Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самцхан өрхөнд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэндээ ажлын өдрийн даваа, лавг, баасан гараг бүрийн их үдээ 14 цагаас цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэ удаад зохиолч Хишиг нэмийн Дулам Сүрэнгийн Учрах тавилан 2 дугаар дэвтрийг аль бие ёсны эрхтэйгээр та бүхэндээ хүргэж байгаа. Ингээд зохиолынхаа үргэлжлэлийг та бүхэн шууд эфирээс хүлээн сонсноо. Зохиолч Хишиг нэмийн Дулам Сүрэн. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. 33 дугаар хэсэг. Бэлгүүтээ өглөө эрт ажилдаа явсан тул халиунаа 2 ачтайгаа гэртээ үлдэжээ. Хүүн энэ удаа мөн Бостон руу нислэхдээ тул 2-3 хоногоос нааш ирэхгүй гэдгээ ээжтэй хэлжээ. Жинэ тэр хоёр хэдийгээр шүүхээр орж аль биесээр салахаар шийдсэн ч одоогоор шүүхийн шийдвэр болохоор ээж нь хүүхдүүдтэйгээ 7 хоногт нэгээс 2 удаа уулзаж хамтдаа байхаар тохиролцжээ. Жинэ хүүхдүүдээ өөр дээрээ авах гэж хичнээн мэрийсэн ч хөлсний байранд амьдарч байгаа тул хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх боломж түүнд хомс байлаа. Ээж нь хотоос зайд өөхөдөө тоосгонд амьдардаг бие муутай болохоор түүнд найдах хэрэггүй байлаа. Гэхдээ л бэлгүүтээтэй аль биесээр салах дээрээ тулвал эхрүүдээ өөр дээрээ авахын тулд чадах бүхнээ хийн гэсэн бодолтой байв. Шүүхээс өгсөн харгалзах хугацаанд дуусах төгчээ. Хадам ээж халиунаатай ярилцаад хүүхдүүдтэйгээ хамт байж болох талаар арга ухаан сэдэж хүртэл үтсэн. Өнөөдөр хүүхдүүдээ авахар бэлгүүтэйгийн гэрлүү залгавал халиунаа утас авчээ. Жинэ түүнээс хүүхдүүдээ авахар ирсэн тул хувцлаад гаргаж өгөхийг хүслээ. Халина хэдийгээр хүүхдүүдийн амьдралд оролцоод байдаггүй ч Жинэ ирж эхрүүдээ авах бүрт ач нараа өрөвдөн тэднийхэн амьдралд тус болчих юмсан гэж бодно. Яаж энэ хоёрыг эвлэрүүлэх вэ? Орон байраа зархийг зөвшөөрч хаах бол Монголоос ач нараа харж өгнө гэд ирсэн. Гэхдээ энэ бүхэн тэдний амьдралд хитрхи оролцоодж байгаа юм шиг хэмээн санагдах үе биш үү? Гэхдээ ямар ч их хүн үр хүүхдийнхээ төлөө тэдний гаргасан шийдвэрийг хүндэтгэх нь ийм л шийдэлд хүрэх байсан бизээ. Үр хүүхдээ аз жаргалтай элэг бүтэн явахыг харах их хүн эзэнхүүний дээдийн жаргал билээ. Хүүн ихнэрээсээ саллаа гэхэд мэдээж халиунаа төгөлдөр хоёрт сайхан санагдахгүй мэдээж. Хэрвээ цаашид энэ янзаар тусдаа байвал хүүгүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлнэ гэсэн хүүгийнхээ саналыг дэмжинэ. Эмээгийнхэн хормоноос зөвгдөн тэнтэр тунтар алхах ач нараа дулаахан хувцлаад хоёр талдаа хөдөлсөөр Жиньяд авчиж өглөө. Халиунаа машинаасаа бууж хүүхдүүдэд тосож тэднийгээ эрхлүүлэн тэрх Жиньяд хандан өглөө нэмэнд эрхсийн цүнхэнд сүүнийх нь сав солих хувцснууд нь байгаа. Харин гариг баг зэрэг ханиалгаад байгаа. Эмээг нь үр хүчнэд нь хийсэн байгаа шүү. Яг цагтаа авчирч өгөхийн удаараа бид хоёрт ярьсан юм байгаа шүү дээ, тийм ээ? Ингээд Жинья би тантай холбогдно ингэж хэлээд машиныхаа хаалгыг онгойлгон хамгаалалтын судалт хүүхдүүдэд нэг нэгээр нь суулгалаа. Хүүгүүдийг хизээ авчирч өгөхөө би танд уцаар хэлээ. Бэлгүүтээ нислэгтэй гэсэн биз дээ гэж цаанаал бухимдангуй хэлэхэд нь халиунаа хүүхдүүдээ хаашаа авч явах гэж юм бол доо. Гэхдээ нэг л докторгүй харагдах чинь харахгүй те. Хоёрын хоёр нэлхүрээ харь орны хадам их зөрүүд нөхөр хоёртаа алдчих гээд яах учраа олохгүй яваа эмэгтэй хүн үүнээс илүү яах вүлээ. Харин чин дайны хүндэтгэлтэй харьцаж байгаа нь их юм. Ингэж халиунаа
дотроо бодоод толгой дохин гараан өргсөөр ач нараа үдлээ. Жиня хэдий наанаас алд сарнахыг зөвшөөрсөн мэт байвч үнэндээ үр хүүхдүүдээ үнчрүүлэхийг хүсэхгүй байв. Тиймээс нэг бол ихрүүдээ өөр дээрээ авах эсвэл бэлгүүтэйгээс салахгүй байх санаатайг нь халиуна хүүгээсээ илүү ойлгож байлаа. Учирлын шинжилгээний хариу хэвийн гарч Чингүнд бөөрөө өгөхөд ямар ч асуудалгүй болжээ. Олон сар өвчнөдөө шаналж хэвтсэн Чингүнд учрал бөөрөө өгөх болсныг дуулаад чихэндээ ч итгэсэнгүй. Сарна эмнэлэг орж учрал болон эмч нартай уулзаад гэртээ ирлээ. Сүүлийн жилүүдэд гэр орондоо тогтхоо болж хэний ч үгийг авахаа байсан Чингүн өвдснөө мэдсэн цагаас огт өөр хүн болж эхэлсэн. Бусдыг хайрлах, цаг хугацааг хайрлах, өөрийгөө хайрлах ямар чухал болохыг өдөр бүр мэдэрсээр л. Хэрвээ бусдыг хайрладаг байсан бол сэтгэл нь одоо тайван амгалан байх байсан бизээ. Хэрвээ цаг хугацааг хайрладаг байсан бол хангалттай ихийг хийж бүтээгээд үр шигийг нь хүртэж суух байлаа. Хэрвээ өөрийгөө хайрладаг байсан бол эртхэн эмч эмнэлэгт үзүүлж онцлогоо шинжилгээ хийлгэж цаг алдалгүй эмчлүүлэх байсан биз. Ингээд эцсийн гордлох тэн хүний эрхэнд хэвтэж байхгүй байсан ч юм билүү. Харамсалтай нь хүн өнгөрсөн хойноо л ойлгон ухаарч өөрийгөө буруутгадаг хэсэлнтэй. Гэхдээ Чингүний хувьд бас оройтойгүй байгаа. Хэрвээ бөөр шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдвэл Чингүн хоёр хөл дээрээ босгол. Тэр цагт эргэн тойрныхон хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлаж, цаг хугацааг үнэлж бүтээхийн ихүүлсэд чадах чинээгээрээ зүтгэхэд бэлэн байв. Мөрийтэй тоглоом, зугаа цэнгэл, архитарс аль нь ч одоо түүнээс холдон өдөжээ. Цаанаад ядрангуй царайтай битүү хавгансан хүүгийн хиндэргэд суусан Сарнай гарыг нь зөөлхөн хатгалаа. Хичээж та түрүү юу гэсэн бэ? Учрал надад бөөрөө өгөхөр болсон гэв. Би буруу сонссон юм болов? Ингэж итгэж ядсан байдалтай асуулаа. Бүдүүн баргал хоолоод үргэлж инээж наргиж явдаг хөвгөлтэй уул шиг хангар сайхан хүн жигүүрээ гимтээсэн шуу шиг гуниглангүй харц тамирдангуй хоолоогоор гордлох тэн харахад Сарнай өөрийн ирэхгүй харц борууллаа. Хүүгээ өрөвдсөндөө хамрын самсаан шархирч хоолоон зангираад ирэхэд санаа нь зовон босож цонх руу явлаа. Хэсэгхэн зур тайвширсны дараа тийм ээ. Аавч нь амьд зэрүүн байхдаа Тэмүүлэн найзыгаа үргэлжил магтдаг байсан. Миний найз бол жинхэнэ эр хүн гэж. Олон удаа аавд чинь тус болж явсныг би сайн мэднэ. Учир нь яг л ааш цан хүмүүжил хүн чанар нь тэр чигтээ Тэмүүлэн. Төрсөн өрн биш хэрнээ өсгөж өндөглөсөн хүн бидний амь амьдралыг аврах гээд гүйж байна. Сайн мөсөлөлдсөн орчлонд санаан зүг бол заяан зөв гэж. Бид угаасаа л учрах ёстой хүмүүс байж. Учрах тавилангийн хүрдэнд ингэж л заяагдах хувьтай байж тээ гэж ээч нь ботголсон. Тэргүй өнгөрснийг эргүүлж болохгүй хаана. Олон жилийн өмнө сэтгэлд хуралдсан бараан үйлс зэлмэж сул асгарах нулимсан бороо хэдийнэ татарсан бололтой. Хэмээн санаалт. Тэмээж өнгөрснийг одоо сөхөөд яах вэ? Бас танийгаа зовоож байсан хүүгээ уучлаарай. Хүүхэд байхасаа л таны сэтгэлийн шархыг мэддэг байсан болохоор учрлыг үзэн ядаж явсан үе надад бий. Учрал ямар буруу байх вүлээ тэмнийх. Харин тийм ээ. Энэ бүгдийг өвдөж зовсон энэ л үед илүүтэй ойлгож байна. Нас үед хүрсэн эр хүн хэрнээ их л хожимдож ухаарч байна даа хүн.
Миний хөө өөрийгөө буруутгаад яах вэ? Хүний өөрийн ялгаагүй хүүхдүүдээ хоорондоо эвтэй найртай явахтал бидний санаа амарт юм шүү лээ. Одоо миний хөө олон юмд санаа зовлого, эрүүл сарвал болохоо л бод. Нэг үе бодвол манайх эмчилгээ сайтай болсон. Ангаах ухаан өдөр ирэх тусам хөгжиж байна. Бөөрийн дутагдлаас уулж өнгөрдөг үе хэдийн ард хоцорлоо шүү лээ. Хагалгаагаа амжилттай хийлгчихвэл миний хүү ханижилтэй болж сайхан амьдрна ингээл инээмсэглэхэл чингүн ээжигээ хайрласандаа сэтгэл минь хайлах мэт болж байлаа. Хангал сар хүрэхгүй хугацааны дараа хагалгаанд орохор болсныг чингүн болон учирлын гэр бүлийнхэнд дуулгачаа. Дөрөвдүгээр хэсэг. Гэгээ тасарч бүрэн хий болсон ч Жиний хүүхдүүдийг авчирч өгсөнгүй. Гайхаж эргэлцсэн халиунаа Жиний руу залгасан ч удас нь холбогдох боломжгүй байв. Дурсан ихтэн хүүхдүүдээ авсан юм чинь яавал гэж. Гэхдээ бэлгүүтийг эзгүй болохоор тэдэнтэйгээ хамт хонохыг л хүссэн биз гэж бодоод халиунаа чимээгүй хүлээхээр шийдлээ. Гэсэн ч сэтгэл нь төгссээр бэлгүүтээ рүү залгаж хэлэх гэснээ холцомд яваа хүүгийнхээ сэтгэлийг өмүүлчихэн гэж бодоод дуулгасангүй. Шөнжин нойрон хулжиж элдвийг бодсон халиунаа өөрийн гэгээтэй арайхийн золголоо. Жиний холбогдсонгүй. Өдөржин хүлээгээд ирсэнгүй. Халиунаа сандарч эхэллээ. Ээж нь хүүхдүүдээ хулгайлах гэж юу ах вэ? Гэхдээ бас байж болох асуудал. Кинон дээр салсан эцэг их хүүхдүүдтэйгээ хамт байхын тулд бие биенээсээ хулгайлаад явдаг хэрэг гардаг шүү дээ. Бэлгүүтээ ирээд учрыг нь олох гих зэрэгээр элдвийг бодсон халиунаа Жиниагийн ажилдаг телевизийн утасны дугаарыг олоод залгалаа. Байна уу? Танад ажилдаг сэтгүүлч Жиниатай холбогдох гэсэн. Та тусгай дугаарын дотор утсаар холбогдно. Би таныг холбоод өгье гээд хэсэг хугацааны дараа харилцуурыг нэгэн залуу эрхэм авч. Байна уу? Танд юу туслах вэ? Нэвтрүүлэгч сэтгүүлч Жиниатай ирэх гэсэн. Бидний өмч нэвтрүүлгийн Жиниа юу? Ажлаасаа гараад удаж байна шүү дээ. Сүүлийн 2 сар ажилдаа ирээгүй. Бид гэрээгээ цуцалсан. Гэхдээ даанч бэлэн сүүлийн үед зурагтаар харагдаагүй болсныг сая л санджээ. Та шаардлагатай гэвэл гар утас руу холбогдож болно. Гэхэд баярлаа. Ингээд халиунаа утсаа салгалаа. Нэвтрүүлгээ хийхээ болж ажилдаа очихоо болсон бэрн хүүхдүүдээ аваад хаашаа явсан байж болох байв. Ятгад гэрийг нь ч мэдэхгүй. Цагдаад хамдыг гэхээр төрсөн ихэнх хүүхдүүдээ аваад явсан байдаг. Гэхдээ болохгүй бол хэлэхэд буруутах юм байхгүй л дээ. Харцанхаар шийдсэн халиунаа бэлгүүдээ рүү ярьсангүй. 2 өдөр өнгөрлөө. Ямар ч сураг чимээ гарсангүй. Гар утсан ч холбогдох боломжгүй хിവэр. Гайхаж ядсан халиунаа хүүдээ хэлэхээр шийдлээ. Хаан явааг нь асуусан зурвал сэлгээвэл тэнгэр түш газартал яваа бололтой шууд өөдөөсөн залгалаа. Байна уу? За та хэд маань сайн уу? Хүн ажилласаа буугаад гэрлүүгээ явж байна. Ашгүй. Ийм үрдэ ирээ юм. Бид чижтэй би сайн. Эрхэс гариг хоёрыг чамайг явдаг өдөр Жиний аваад явсан. Одоо болтол байдаггүй санаа зовоод. Уг нь тэр оройдоо авчирч өгнө гэж байсан. Авчираагүй. Хүй. Та утас руу залгасан юм уу? Үгүй харин залгаад юу болохгүй байна. Хизээний дураараа хүн. Өөрийнхөө л яваа биз. За гайгүй үсттэй ээж минь. Хамт баймар санагдсан байлгүй. Би яри. Болохгүй бол ээж минь залгаад асууя.
гэж хүн цаанаал тайван байсанд халуунагийн сэтгэл багч гисэн амарлаа. Тэгээрээ минийхөө ажил руу залгасан ажлаасаа гарчихсан гин. Харин тийм бисээ. Чи мэдж байсан юм уу? Мэднэ. Түрүүн 7 хоногт эрэхтэй хэлж байсан. Яасан ч хэцүү юм битээ. Нэл хантад дунд нь зовчлоо. Гэхдээ ер нь минийхөө хамтдаа байвал яасан бэ? Ингэж хэлхийг сонссон билгүүтэй бодол болгон хэсэг чимээгүй байснаа. За ээж. Би өөрөө учрыг нь олчихё. Та санаа зовлтгүй шүү. Ингээд халуунаа. За, ээж нь хоол хийгээд хүлээж бай. Асуучаар газар байвал асууж сургалж байгаа эртхий ирээрээ гээд утсаа салглаа. Бэлгүүтэй Жинягийн гэрлүү ээж найз нөхөд рүү залгаад холбогдож чадсангүй. Энэ өдрөөс хойш бараг 7 хоног хайсан боловч сургийг нь гаргаж чадсангүй. Хаан багааг нь мэдэх нэг ч хүн байсангүй. Аргаа бараад цагдаад дуулгах гэснээ нэр нүрээ барж цагдаа энтер болж яадгийг. Хаамаагүй хүн аваад явсан биш. Ээж нь хүүхдүүд дагуулад явсан юм чинь гэж цааргална. Харин тэднийг ингэж эрэл сурал болж байх хооронд Монголд учрал Чингүн хоёр эргэтэн шилжүүлэх хагалгаанд орхоор болж хагалгааны өмнөх өрөөнд зэрэгцэн хэвдэж байлаа. Учрал Чингүн хаа та яаж вэ? Одоо би юунаас айх вэ? Айдас гэдэг зүйл надаас айл хэдийн алга болсон. Хэрвээ би айж байгаа бол чиний төлөө л айж байна. Энэ сайхан сэтгэлийн төлөө. Амьдрал бэлгэлэгч дүүгийнхээ буйныг дааж явах хүч чадал байгаа болов уу гэж айж байна да. Танд өөрөө чинь төсөөснөөс ч илүү их хүч байгаа. Дүүн мэдэрч байна. Бидний эцгийн ам. Цус нэг ахын дүүс шүү дээ. Аав минь Тэнгэрээс биднийг хараад бахархан хамгаалах баха гэхэд хорвоо дээр өөрийнх нь төлөө өгч чадах ийм дүүтэй болж төрсэн хувь заяанда баярлан сэтгэл нь хөдөлсөндөө шанааг нь даган урсах нулимсаа арчхыг шүлсэнгүй чимээгүй хүн урсгасаар байлаа. Учрал та бид хоёр азтай сайхан ээж сайн авийн хүүхдүүд тэднийхээ итгэлийг алдах учиргүй та минь удахгүй эрүүл сарвал болоод ээжийнхээ дүү нарынхаа ачийг хариулах цаг ирнэ. Энэ таны хөрөг аав минь надад өгсөн ч би танд байх учиртай гэж бодсон юм. Нэг удаа буруу алхам хийсэн ч дараагийн удаа танаас ийм болчмгүй үйлдэл гарахгүй гэдэгт итгэж байна. Танд хүнд байхаар нь хэд хоногийн өмнө зохицуулаад авчихсан юм аа. Нилийн их мөнгө олсон ч арга нь алдсан. Ингээд нэмсгэлснээр шар торгон дайлантай авийнхаа хөөргийг Чингүний хэвдэж байсан орон дээр тавилаа. Чингүн болмогдчихээ. Ийм юм гэж бас байдгаа. Тоглоомны мөрөнд алдсан хөөргийг минь хаанаас олоод авчихдаг байна. Монгол үнэхээр жижигхэн шүү гэж болонгоо учирлаа санаа зовн юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэрээр аавынхаа хөөргийг хэдэн төгрөгийнхөө өрөнд өгчих санаатай барьж зогсохдоо ямар их үнцэнтэй болохыг ойлгоогүй. Гэтэл ухаантай дүүн өвөг дээдсийнхээ уламжлагдж ирсэн энэ эрднийг хэдэн углан байж гуйж аваад яг хагалгаанд орохын өмнө түүнийг хамгаалах сахиус болгон эргүүлэн өгч байдаг. Ийм их ачлалын дэдийг учрлаас авна гэж зүудлээчгүй явсан. Ийм дүүтэй би ямар азтай юм бэ? Чингүн чимээгүй мэгшгээс өөр хэлэх хүч олдохгүй байлаа. Бурхны оронд одсон аваасаа уучлалт гуйж дэргэд нь хэвдэх амьд урхан өөрийнх нь дүү болгож заяасан хувь тавиландан талархаадч болшгүй байв.
Хүм хүнээ чин сэтгэлээсээ хайрлах, тэрэлэн өчөж, зүрх баяр хөөрөөр бэлгэж, амьдрал бол аз жаргалын цэцэрлэг юм гэдгийг илүүтэй мэдэрдэг ажээ. Хэн хинийхэн зүрх хайраар дүрч, ирээдүйд итгэх итгэлээр хөглөгдсөн ах トゥ хоёр хагалгаанд ороход сэтгэл зүйн хувьд бэлэн болжээ. Удалгүй эмчнэр ирж хагалгааны өрөө рүү тэднийг авч явлаа. Эмнэлгийн үүдэнд Сарна, Ануужин, Тэмүүлэнгийн гэр бүлээс гадна Солонгоо, Исүгээд бүгд цугларсан байв. Эргэтэн шилжүүлэн суулгах мэс засал бүтэн 6 цаг үргэлжилсэний эцэст амжилттай болсон юм. Монголдо бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хэд хэдэн удаа хийж амжсан туршлагатай эмч хангал түүнээс гадна энэ чиглэлээр мэргэжсэн 4 эмч хамт орж байна. Учрал эмнэлгээс 5 хоноод гарсан бол Чингүн 10 хоногийн дараа хагалгаа хийлгэсэн гэхээргүй сэргээд иржээ. Нэг хэсэгтээ эмнэлгийн хяналтанд байж хоолны дэглэм сахих хэрэгтэйг эмчнэр зөвлөв. Одоо хамгийн чухал зүйл бол гам сайн хийх. Даарч хөрөхгүй, гадуур удаан явахгүй, гэртээ эмээ угаад амрах ёстой шүү. Хэдхэн сарын дараа эрүүл саруул хүн шиг амьдарч, ажиллаж, хийж бүтээж болно гэдгийг эмчнэр түүнд баяртайгаар дуулгачаа. Үргэлжлэл бий. Зохиолч Хишигнэмийн Дулам сарн. Зохиол Учрах тавилан 2 дугаар дэвтэр. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэндава. Өгүүлэгч Хос Баяр. Их Монгол радио 2020. Сонсогч та бүхэн яг одоо зохиолж, сэтгүүлж Хишигнэмийн Дулам сүрэнгийн Учрах тавилан романы 2 дугаар дэвтрийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Та Учрах тавилан романы 1, 2 дугаар дэвтрийг бүрэн ихээр нь авч уншихыг хүсвэл 9986 1086 9986 5080 утсанд холбогдоорой. Хүргэлт үнэгүй мөн бүх номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.